Яширамника мөгжин байна. За бүгдэнд нь өглөө өдөр оройн мэнд хүргье. За айл эрт 25 оны маань 2 сар гарсан байна. За миний 2 сарын хамгийн ихний бичлэг байна. За та бүхэн 1-р сараа хэрхэн өнгөрүүлсэн бэ? Бас дүгнэж үзсэн болов уу? Миний хувьд болохоор YouTube хуудаснаа 16 бичлэгийг оруулсан байна. Юу гэсэн үг гэхээр 2 хоногт 1 бичлэг оруулсан гэсэн үг. За энийг ажлын хажуугаар ямар их бичлэг оруулж байгаа гэж бас бодож байна. Тэгээд бараг рекордтой хөвцөн. Үүнээс цаашаа ч гэсэн би яг сард 16 бичлэг хийж чадах болов уу гэж бодож байна. Ямар ч тач миний хувьд оны эхний 1 сар маань гал халуун ямар ч тач сайнаар хийсэн гэж бодож байна. За цаашдаа болохоор бас яг 7 хоногт миний хувьд 2-оос 3 бичлэгийг ямар ч тач оруулаад явах болно. За миний хувьд болохоор өглөө 9-ээс оройн 9 хүртэл ажлын хуваарьтай ажиллаа хийдэг. За энэ бичлэгийг болохоор хувийн хоббигоор хийдэг учраас за ямар ч тач өнөөдөр бол бас 7 цаг өнгөрсөн байна. За тэгээд өглөө ирж тийм үү орой бичлэгээ хийж байгаа. За бас 2025 онд миний хувьд 42 км-т марафонд гүүхээр төлөвлөж байгаа учраас сая 1 сараас болохоор бас бэлтгэлтэй гарсан байгаа. За тийм болохоор 2 дахь 4 дахь өглөө 5-аас 7-гийн хооронд бас хагас өдөр гүйж байгаа. Завгүй болж байгаа гэсэн үг. За тэгээд ямар ч тач сартаа 16 бичлэг оруулахгүй ч 7 хоногт 2-оос 3 бичлэгийг заавал оруулах болно. За сүүлийн үед болохоор Notion ч юм уу, Arc ч юм уу, за Apple-ийн бүтээгдэхүүнтэй холбогдлолтой бичлэгийг оруулж байгаа. За анханасаа миний YouTube сувг BAA буюу Broadcast Adobe Apple гэж тийм. Тэгэж бусад сэдвийн дагуу бичлэг оруулсан чинь бас маш олон хүмүүс үзэж байна. Ямар ч тач үзэх хүмүүсийн хүрээн олон учраас бас тэгж байгаа юм шиг байна. За Premiere Pro, Photoshop-ийн хичээлийг ямар ч тач чатгаараа 7 хоногт оруулаа явах болно. За Premiere Pro-гийн үзэгчнэр маань болохоор бичлэгээ яач ваа гэсэн хүлээлттэй байгаа. Багийн бичлэгээрээ би Premiere Pro-гийн холбогдлолтой бичлэгийг оруулах болно. Өнөөдрийн бичлэгээр болохоор хичээл заахгүй та бүхэнд бэлэг өгөх гэж байна. За миний хувьд болохоор 4000 дагагчийг аль хэдийн давсан байна. За ямар ч тач сүүлд дагаж орж ирж бас намайг дэмжиж байгаа та бүхэн дахин нэг удаа талархлаа илэрхийлье. Ямар бэлэг вэ гэхээр би gradient өнгөний талаар 2 бичлэг оруулсан байгаа. За gradient өнгийг маш их цуглуулсан preset өнгөнүүдийг та бүхэнд өгөх болно. За та бүхэн энийг компьютер дээрээ import гээд оруулаад ирэхэд юм бол заавал гой gradient-ийг өөрөө хийхгүйгээр энэ preset-үүдийг хэрэглэх юм бол таны дизайнд маш их хэрэглэгдэхээр байгаа. За миний хувьд энэ gradient-ийг хийгээгүй. За багш маань энийг маш олон жил бэлтгэж хийж ирсэн gradient-ийг хичээл дээр өгсөнийг за та бүхэнд би бас бэлгэлж байна. За миний угаасаа зорилго байгаа шүү дээ та бүхэнд хэлсэн. За солонгосын маш олон ютуберуудын бэлдсэн preset тийм бэлгэнүүдийг та бүхэнд бас би дамжуулж өгөх тийм үүргийг энэ бичлэгээрээ дамжуулаад та бүхэнд дамжуулж өгөх бас зорилготой байгаа. Тэгээ зүгээр өгөх биш. Та бүхэнд би өмнөх хичээлүүдийг заасныхаа дараа шууд preset өнгийг өгж байгаамаа. За яг үүнтэй ижилхэн маш олон темплейт, маш олон өгмөр байгаа зүйлсүүд та бүхэнд байна. За тэгээ та бүхэн ямар ч тач комент маш их бичээд лайк дараад бас сабаас их дараасаа гэж хүсэж байна. За саб дарахгүйгээр бичлэг үзэж байгаа хүмүүс бас маш олон байгаа юм байлээ. За ямар ч тач subscribe дараад та бүхэн бичлэгээ үргэлжлээд үзээсэй гэж хүсэж байна. За 5000 маань одоо тун утгагүй хүрлээ. За 5000 хүрэх юм бол миний хувьд студид бас хормын зураг янзлахад за хүмүүсийн царайг янзлахад зориулагдсан экшн ботон буюу тэднийг дарах юм бол шууд автоматар янзлагдах тийм preset-ийг та бүхэнд өгөх болно. За тийм учраас за 5000 аль болохоор хурдан хүрэхээр та бүхэн өөрсдөө Facebook ч юм уу, story дээр ч юм уу нэг бичлэгийн ямар ч тач share хийж өгөх юм бол ямар ч тач тэр бэлгийг та бүхэнд өгөх болно. Та бүхэнд хэлсэнчлэн 2025 оны эхний улиралд Illustrator-ын хичээл заана гэж би амласан байгаа. За солонгосоос болохоор за ямар ч тач энэ номоо болохоор загсан байгаа. За харах юм бол ийм ном байгаа. За Illustrator-ын ийм зузаан ном байгаа. За тэгээд миний хувьд болохоор энэ номыг болохоор бараг 3 удаа бүтэн үтсэн байгаа. За тэгэхдээ номоор нь үзээгүй дандаа онлайнаар хичээлийн үтсэн. За тэгээ бүр номыг нь солонгосоос бүр захиж авчруулсан. За бараг Монгол мөнгөөр 62 мянган төгрөг болсон. За тэгээд унааны зардалтайгаа нэлээ үнэтэй ном. За гэхдээ би энэ номыг та бүхэнд эхнээс нь дуустал ямар тааж
иллюстраторын хичээлийг зааж өгөх болно. За ямарчтай барилгын суурь маш чухал байдаг шүү дээ. Түүнчлэн энэ программуудын суурь хичээл маш чухал. Тийм учраас суурийг болохоор ийм академик номоор сурсны дараа та бүхэн эдгээр хичээлийг сурцсны дараа ямар ч дизайны зүйлсийг өөрсдөө хайгаад сурах боломжтой байгаа. За тийм учраас удахгүй иллюстраторын хичээлүүдийг бэлтгээд та бүхэнд YouTube сувгтаа оруулах болно. Gradient-ийн preset болохоор description хэсэг болон comment хэсэгт байгаа. За тэгвэл та бүхэнд татсаныхаа дараа хэрхэн Photoshop руугаа import хийх вэ гэдгийг зааж өгье. Gradient маань болохоор энэ чинь харагдаж байна. Keyboard-ноос болохоор G үсэг дарах юм бол gradient түүл маань сонгогддог байгаа. За тэгвэл хэрхэн өнөөдрийн preset-ийг оруулж ирэх вэ гэх юм бол бүгдээрээ энэ чинээсээ gradient өнгийг сонгоно. За сонгосны дараа gradient peel гэсэн хэсэг гарч ирнэ. За түүний дараа болохоор gradient гэдэг өнгөн дээр дарах юм бол маш олон өнгөнүүд байгаа. За эдгээр өнгөнүүд болохоор Photoshop маань цаанаасаа бас preset юм өнгөнүүдийг биднэрт санал болгодог байгаа. За эдгээр өнгөнүүдийг шигсэн ашиглах юм бол маш гоё өнгөнүүд бас зөндөө байгаа. За бүгдээр өнөөдрийн өнгийг болохоор энэ чинь харагдаж байгаа. Import гэдэг хэсгээр дараад за энэ өнөөдрийн өгөх файлыг болохоор сонгоод open гэж дарах юм бол бүгдээрээ доошлуулах юм бол энд roll story gradient pick гэсэн хэсэг гарч ирнэ. За энэ болохоор өнөөдрийн 5 хүнд өгөх gradient өнгөнүүд байгаа. За эдгээр өнгөнүүдийг иймэрхүү маягаар ашиглаж болно. За тэгээд маш олон гоё gradient өнгөнүүд байгаа. За бүгдээрээ эдгээр өнгөнүүдийг өөрсдийнхөө загвар дизайнда ашиглаад үзээсэй гэж хүсэж байна. За өнөөдрийн бичлэгтээ дуусна хамт байсан маш их баярлалаа. За 5000 саб хүрэх юм бол 5 хүнд өгөх маш том бэлэг байгаа учраас та хүн өөрсдийнхөө чадах хэмжээнд сабаа дараад бас бусдаа шеэр хийж өгөөсэй гэж хүсэж байна. Хэрвээ шеэр хийснийгээ скриншот хийгээд над руу явуулах юм бол та хүнд илүү нэмэлт бэлгийг бас өгөх болно. За тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзцаая. Аньян.